Өнөөдрийн Амгаатай хамт подкастын маань ээлж зочноор сод боломж бизнес инкубатор төвийн захирал Багнуур дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч тод цэцэгтэйгээ ингээд ярилцах гад ирсэн байна. За өнөөдрийн ингээд миний урилгыг хүлээж авсан тодоодоо маш их баярлалаа. Баярлалаа. За хоёулынгийн өнөөдрийн ярих сэдэв бол яг ерөөсөө хоёулаа нөгөө энэ хувь хүн одоо санхугаа хэрхэн удирдах уу, тийм ээ? Санхүүгийн сахилга баттай байх уу гэдгээс эхлээд энэтэй холбоотой одоо нөгөө тодоо өөрийн чинь ингээд нөгөө сургалт явуулдаг, санхүүгийн сургалт явуулдаг энэ зүйлээс яриагаа эхлэе, тийм ээ? За тэгээд. За сайн байцгаана уу? Миний бие болохоор Багнуур дүүрэгт ажиллаж амьдардаг. За гэхдээ ерөнхийдөө улс орон даяар аймагуудаар Улаанбаатар хотод сургалтууд санхүүгийн сургалтууд хийгээд явдаг. За тэрний зорилго нь санхүүгийн өрхийн санхүүгийн сургалт хийгээд байгаа гэдгийн зорилго нь юу гэхээр орон нутгийн бизнес хөгжлийн бүлгүүдийг, хоримтлын бүлгүүдийг ингээд хөгжүүлэхээр зорж энэ сургалтуудыг хийдэг. За тэгэхээр энэ бизнес хөгжлийн сургалт ингээд бүлгүүдийг зохион байгуулад явна гэж байгаа шүү дээ, тийм ээ? Тэгэхээр бүлгүүдийг ингээд зохион байгуулах ч одоо ямар нэгэн тим тооны хүн байна. За ийм хүмүүс аавна гэдэг ингээд нэг энэ тухайгаа жоохон дэлгэрүүлээд ярил. За эхлээд бүлгийнхаа тэр хөгжлийн бүлэг, хоримтлын бүлэг, ерөнхийдөө бол хөгжлийн бүлгийнхаа зорилгыг эхлээд тодорхойлъё те. Ямар учиртай энэ зүйлийг хийгээд байгаа юм бэ гэхээр хамгийн нэгдүгээрт нь бид ингээд өрхийн санхүүгийн тэр сахилга бат, хувь хүний санхүүгийн сахилга батыг нэгдүгээр суулгаж өгөх гэж байгаа бэлгээр дэмжүүлээд. Хоёрдугаар гэх юм бол яаж бие биентэйгээ нөгөө хамтран ажиллах юм те. Яаж хамтарч те ингээд бие бинийгээ хүлийн зөвшөөрч сурахын итгэцэл бий болох юм те. Гэдгийг ингээд нөгөө хүмүүс Монгол хүмүүст одоо тий ингээд нөгөө сураагүй байгаа хүмүүст нь сурцсан байгаадад нь бол тустай байгаа тий. Тэгээ сураагүй байгаа хүмүүст ингээд нөгөө суулгаж өгөх ийм зорилготойгоор бүлэг зохион байгуулах ажлыг 2004 оноос хойш одоо ингээд 22 жил хийгээд явж байна. За одоо тэр бүлэг байгуулад хүнийг санхүүгийн сахилга баттай байлгаад хадгаламж энэ орлогыг ингээд зөв удирдахад сургана гэж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо жишээ нь ингээд би одоо ингээд жишээ нь хадгаламжтай болъё ингээд яа ихэд одоо яг яаж эхлэх ёстой юм бэ? За тэгэхээр хадгаламжтай болъё одоо хоримтлын бүлэгт оръё те бизнес хөгжлийн бүлэгт оръё гэх юм бол хамгийн нэгдүгээрт нь сургалтанд сууж сэтгэлгээгээ өөрчлөх ёстой. За. Тэгээ яаж ингээд өөрчлөлт хийх гэхээр хамгийн нэгдүгээр өрхийн санхүүгийн сургалтанд сууна. За шууд ингээд нөгөө хадгаламж хий гэхээр хүмүүс орлого ингээд ханаач хүрэхгүй байхад чинь цалин бага байхад чинь яаж ингээд илүү гаргаж хоримтлал хадгаламж хийх юм бэ гэж асуудаг. Яг үнэ. За тэгэхээр яадаг гэхээр эхлээд өрхийн санхүүгийн бүртгэлийн сургалтанд суудаг. За энэ сургалтаар олон улсын хөдөлмөрийн байгууллагын сургалт байхгүй. Тэгээд энэ сургалтаар ингээд юу хийдгүү гэхээр өрхийнхөө санхүүг ингээд нөгөө бүртгэж тайлагнаж одоо ингээд төлөвлөж сурдаг. За тэгэнгүүт юу гарч ирдгүү гэхээр илүү ингээд нөгөө хэрэгцээгүй зүйлд зарцуулж байгаа мөнгнүүд гараад ирнэ. Тэрийг ингээд бүлгээрээ сууж байгаа тий ангиараа одоо ингээд анги бүрдэх хэрэгтэй болдог. За тэгээ ангиараа сууж байгаа тэрийгээ төлөвлөөд за одоо ингээд ийм мөнгийг би ингээд хэрэгцээгүй зүйлд ингээд зарцуулж байна гэдгийг ингээд хүмүүс мэддэг байхгүй. Одоо үндсэндээ ингээд нэг онцлох нь шүү дээ тий өөртөө ингээд нөгөө өөрийнхөө санхүүг бүртгэхээр ингээд илүү зүйлд ингээд тэдэн төгрөг зарцуулж байна гэдгийг гараад ирдэг. Нэгдүгээрт хоёрдугаарт нөгөө бүлгийн сургалтанд суух хэрэгтэй. За тэгээ бүлгийн сургалтанд ингээд сууж байгаагийн цаатлын шалтгаан ямар учраас би бүлэгт ороод байгаа юм гэдгийг ингээд ойлгодог гэсэн үг. За тэгээд зүгээр л нэг ингээд мөнгө төгрөг авчирч хийгээд байх биш те. Яаж ингээд нөгөө нэг ирээдүйдээ ингээд хөрөнгө оруулалт хийх мөнгөө суурэ бэлдэж авах юм гэдгийг ингээд сурдаг байхгүй. Тэгтээ бүлгэрээ. Яадгээр нөгөө хүмүүс ингээд ганцаараа ингээд мөнгө хийхээрээ яадаг гэхээр хийдгүү мэн л да. Эсвэл аваад ингээд өөрчдөг. Тэгэхээр бүлгэрийг хийж байгаагийн цаатлын шалтгаан нь юу гэхээр бүлгийн хүмүүс чинь хамтдаа хийж байгаа учраас дүрмтэй болно дундаа. Одоо яриаг чи нэг таслахад юу яах юм уу? Одоо ингээд нэг дансанд хүмүүс ингээд орлогуудаа хийгээд ийн гэсэн үг юм уу? Яа гэсэн үг юм?
Тэр чинь нөгөө яг цалингаас аахгүй хадгаламж хийж байгаа гэсэн. Татвар төлсөн мөнгө шүү юм. Би ингээд орлогын албан татвараа төлсөн мөнгнөөсөө авчираад ингээд бүлэгтээ хоримтлуулна гэсэн. Тэгээд яг үгээр тэр бүлгийн хоримтлал нь ингээд за тэгэхээр бүлгийн ингээд нөгөө нэг үнэт зүйлийг ярих хэрэгтэй бол наатай ч ярихаас өмнө. За тэгээд бүлгийн сургалтанд сууснаар яадгүй гэхээр нөгөө тэр бүлгийнхаа үнэт зүйлийг ойлгодог. Тэгэхээр ерөнхийдөө бүлэгт нэгдэж байгаа хүмүүс яг үгээр хамгийн нэгдүгээрт шудраг байх хэрэгтэй гэсэн зарчмыг баримтлана. Үнэт зүйлийг бий болгоно. Хоёрдугаар гэх юм бол тогтмол ингээд хоримтлалаа хийнэ гэсэн. Итгэл шийдвэрийг шийдвэртэй. Тэгээд бие биендээ итгэн мөн бие биенээ хүлийн зөвшөөрнө. Бид нар ч одоо ингээд нөгөө хамтарч ажиллахдаа ингээд таарах хүн байгаад идэв шүү дээ. Тэгэхээр тэр хамтарлын суурь нь хаана явагдгаа бие биендээ яаж итгэдэг тэр хүний одоо чанарыг одоо яаж таних юм гэхээр бүлэгт ороод нэгдснээр тэр чинь нэг бүлгийн дүрм журам дагж ийн үгүй юу хадгаламж хоримтлал итгэмжтэйгээр хийж чадж ийн үгүй юу гэдгээс хүмүүс бие бинийгээ таньж эхэлдэг. Тэгээ нөгөө бүлгээрээ хамтарч ажиллах тэр суурийг тэнд тавьж авч байгаа. Яг тэгэхээр ерөөсөө ингээд хамтдаа бие биентэйгээ ингээд шууд ингээд нийлээд орон нутгийн бизнес хөгжлийн бүлэг гэж ярьсан шүү дээ тийм. Тэгэхээр шууд нийлээд хамтраад ингээд юу яаж шууд ингээд бизнес эхлэхээр нөгөө нэг бие бинийгээ хүлээн зөвшөөрч чадахгүй танихгүй гэдэг ингээд маш олон асуудлууд гарч ирж эхэлдэг. Тэгэхээр бүлэг болоод ингээд явж явах хугацаанд хүмүүс бие бинийгээ таниад хамтарч бизнес эрхлэх тэр суурь нь тавигддаг. Тэгэхээр тэр шудраг байх гэсэн зарчмыг баримтлаад эхлэхээр тэр нөгөө одоо таны асуугаад байгаа зүйлүүд болохоор ингээд деталь зүйлүүд болоод эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг яаж мөнгө хоримтлуулах уу гэдгийг тэр бүлгийн хүмүүс дотроо хуралдаж байгаа дүрм журмаараа тогтно. Түүнээс яг ингэн тэгнэ гэсэн ойлголт бол байхгүй. Яамаар байна тэр зүйлүүдээ яг үгээр суур ойлголтуудын уг нь суур гарын авалгууд байна. Суур ингээд нөгөө зарчмууд байна. Тэгээд ер нь анх 2004 онд яасан бэ гэхээр дэлхийн зүүн олон улсын байгууллагад ороод энэ зүйлүүдийг хийж эхэлсэн. За тэгээд цаашаа ингээд нөгөө хөгжүүлээд Монгол болгоод гэдэг Монгол хүмүүст ингээд тохирсон загвар болгоод ингээд өдөг хүртэл ингээд хийгээд явж байна. Гэхдээ одоо бид дэлхийн зүүн байгууллагаас 10 онд гарсан, ажлаасаа гарсан маш ингээд гайхалтай байгууллага хүмүүсийг маш их сайн сургаж өгдөг. Тэгээд энэ технологиг цаашаа ингээд нөгөө нэг хөгжүүлээд тэгээд гарын авлагууд гаргаад сурагчийн бүлгийн гишүүний гарын авлага тэр хөтлөгчийн гарын авлага тэр орон нутгуудад бас ингээд энэ бизнес хөгжлийн бүлгүүдийг хөгжүүлж болох байхгүй. Тэгээ ерөөсөө ингээд нөгөө хамтрахгүй байна, хоршоо олох гэхээр болохгүй байна гэдэг заадлын шалтгаан нь бид нар ингээд нөгөө суурийг тавьж өгөхгүй байгаатай холбоотой байхгүй. Ингээд янз бүрийн хүсэл зорилготой янз бүрийн хүмүүстэй ингээд нийлээд бүлэг үүсэж байгаа. Тийм ээ. Тэгээд тэр хүмүүс чинь ингээд тэдэн төгрөгөөр нийлнэ ингээд тохирж байгаа шүү дээ тий. Энэ талаар нь жоохон дэлгэрүүлээд ярил. Одоо юу гэдгийг доотлын лимит гэж байдаг юм уу? Одоо багтаа ингэнч гэдэг юм уу? Нэг энэ талаар дэлгэрүүлээд ярил. Бас л бүлгийн гишүүд өөрсдөө тогтно. Гэхдээ яадгүй гэхээр бүлгийн дүрмэнд одоо ингээд дэлхийн нийтээрээ ингээд нөгөө нэг хийгээд үзсэн байгаа шүү дээ тий. Монголд ч одоо ингээд өчнө олон жил хийгээд үзлээ. За тэгэхээр яадгүй гэхээр доотлын лимитээ өөрсдөө тогтоочдөг. За ингээд бүлгийн гишүүд хоорондоо ингээд хамтраад сууж байгаа турлаа хийгээд 7 хоног болгон уулзах ёстой. Эсвэл 7 хоног болгон хоримтлынхаа уулзч амжихгүй байгаа бол хоримтлынхаа мөнгө хийх ёстой гэсэн ийм юутай шаардлага тавина. За энэний цаатлын 7 хоног болгон уулзах байгаагийн цаатлын учир нь бидний нөгөө зорилго байгаа шүү дээ. Бие биендээ итгэж сурна. Бие биенээ таньж мэднэ. Энэ хүнтэй ингээд хамтарч ажиллаж болох уугүй юу гэдгийг танихын тулд яг үгээр ойрхон уулзах шаардлагатай. Тэгээ энэ нь болохоор ингээд дэлхийд даяар ингээд бий болцсон ингээд технологи байгаа. Хоёрдугаар гэх юм бол бүлгийн гишүүд ингээд цуглаж сууж байгаад юу гэж хэлэх вэ гэхээр би 7 хоногт тэдийг авчирч чадна гэдгээ ярилцсан. За. Тэгээд бүлгэрээ хэлэлцээд хамгийн доотлын хэмжээг хэлж чадж байгаа хүнийхээ хоримтлалаар тогтож болно. Гэхдээ тэрнээс ихийг авчирмаар байгаа хүмүүс нь яадгүй гэхээр би одоо жишээ нь ингэж болно. Би ингээд 10,000-аар 7 хоногт 10,000-ыг авчирч чадна гэж хэлсэн хүн байж болно. За тэгвэл 10,000 төгрөг авчирхаар ингээд шийдлээ шүү дээ нэг хүн. Тэгвэл энийг
хоёроор үржүүлээд авчирч болно. Дараагийн бусд нь 20,000. Дараагийнх нь хүн 30-ыг авчир, 40-ыг авчир, 50-ыг авчирч болно. Гэхдээ дээдлийн лимит нь 5-аар үржүүлэл зогсох хэрэгтэй. Тэгээд ингээд нэмээд ээж болохгүй. Одоо хамгийн дээд нь 50,000-ыг л одоо авчирч болно шүү. Яг гэвэл энэ бүлэг маань яг гэхээр нөгөө эргэдэг шахах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл би ингээд 100,000-ыг авчирч чадах байсан ч би 50,000-ыг авчирах хэрэгтэй. Яг гэвэл тэр нөгөө Монголын ард түмэн ярьдаг шүү дээ. Нэг нь нийтийн төлөө, нийт нэгийн төлөө гэдэг энэ зарчмыг баримтлана гэсэн үг. Тэгэхээр ялгаатай асар хэмжээний ялгаатай хуримтлалыг бий болгож болохгүй. Бүлгийнхаа гишүүд одоо бид нар чинь хамтарч ажиллах гэдэг байгаа шүү дээ, тийм. Танд аль нь аятай, тавтай байна гэдгийг би бас бодолцох хэрэгтэй. За одоо яг эндээс ардчилсан гэсэн үг. Яг үнэ ардчилсан тэгш хэрэгтэй, бинийгээ хүндэтгсэн. Би бинийгээ хүндэтгсэн, санхүүгийн байдлын ч гэсэн хүндэтгэж үзсэн. Тийм бай. Одоо тэгэхээр хоёулаа яг бодит жишээ буюу одоо энэ бүлгүүд ингээд аюу олон жил ингээд бүлгүүд хийгээд би бол баг ингээд ийм юунуудыг боожуулж торниулдаг хүн л гэж өөрийн чинь одоо ойлгож шүү дээ, тийм ээ. Одоо амжилттай явж байгаа жишээг яг ингээд амьдрал дээр байгаа жишээг одоо ийм бүлгийн хүмүүс ичнээ төгрөгөөр ингэж ийм хугацаанд яагаад ийм амжилтанд хүрлээ гэдэг яг одоо бодит босон явдлаа яриул, тийм ээ. Тийм. За тэгээд ерөнхийдөө ингээд нөгөө зөвлөх хийгээд явдаг. Тэгээд өөрөө бас тэр бүлгүүдэд нь заримд нь ордог. Өөрөө хийхгүй мөртлөө ингээд хүнд зөвлөн гэж байхгүй. Өөрөө дотор нь байгаад зовлон жаргалыг хуваалцаад хамтрах гад ингээд бас хамтдаа хөгждөг. Ерөнхийдөө би нөгөө бүлгүүдээсээ ингээд зөвшөөрөл аваагүй байгаа учраас нэрийг хэлбэл хийж чадахгүй. Ер нь бол маш олон бүлгүүд байгаа. За тэгээд жишээ нь нэг бүлэг гэхэд бид нар анх ингээд нөгөө хуралдаад хоримтлаа хийхэд ингээд би 5,000 төгрөг авчирч чадна гэж хэлсэн хүн байсан учраас нөгөө нэг ширхэгийнхаа үнийг яг үгээр 5,000-аар хэлчихсэн. Одоо 7 хоногт. Тэгээ 7 хоногт 5,000. Тэгтээ нөгөө олноор авчирч чадах хүн 10,000-ыг авчирч болно, 15-ыг авчирч болно, 20-ыг авчирч болно, 25-ыг авчирч болно. Тэг болно. Тэгээд ингэж хэлжсэн бүлэг 2019 онд хэлжсэн. За 2019 онд яасан бэ гэхээр Дайн Монголын нийгэмлэг хариуцлага нийгмийн түншлэлийн сүлжээ төрийн бас байгууллага энэ салбарыг Багнуур дүүрэгт бий болгоод тэгээ Багнуур дүүрэгт зохицуулагчаар нь ажиллаж эхлээд тэгээд 19 оноос хойш Багнуур дүүрэгт бүлгүүд зохион байгуулж эхэлсэн. За тэгээд өмнө нь болохоор нөгөө 2004 оноос гэсэн шүү дээ, тий. 2004 оноос болохоор Улаанбаатар хот тэгэл орон нутгууд гэдэг ингээд зохион байгуулдаг байсан. Багнуур дүүрэгт ингээд албан ёсоор эхэлсэн бол 19 оноос эхэлсэн. Гэхдээ тэрнээс өмнө бол бүлэг байсан шүү. Байсан. За тэгээ 19 оноос хойш бүлгийнхаа нэг түүхийг яриа. За тэгээд анхтаа ингээд 5,000-аар хэлжсэн. За тэгээд ингээд хүмүүс ингээд 7 хоног болгоо ингээд 5,000 төгрөг авчирч өгөөд исэн чинь за эн чинь болох юм байна гэд. Одоо тэгээд 6 сар болоод бид нар ингээд нөгөө хоримтлаа ингээд зогсоож жоод за ингээд тэдэн төгрөг болсон байна. Эдэн тэр мөнгнүүдээ яг нөгөө хоримтлуулсан мөнгө хувааж авдаг. Зарим нь болохоор ингээд хувааж авахгүй цааш нь үргэлжлүүлээд явдаг бүлгүүд ч байна. Тухайн бүлгийн нөгөө бие биендээ хэр зэрэг итгэж байгаа вэ гэдгээс шалтгаалдаг. За тэгээд 6 сарын дараа ингээд бид нар тэр мөнгө чинь зүгээр хоримтлуулаад байхгүй нөгөө мөнгөө яг уу гэхээр бие биенээ ингээд ээлжилж зээлж авна. Гэхдээ маш бага хүүтэй сарын одоо 1% хүүтэй юм уу? Одоо ингээд тоглоом шиг гэсэн үг тийм. Тэнгүүд яг уу гэхээр буцаагаад би ингээд тэр хүүнд төлсөн мөнгөө буцаагаад авна гэсэн үг. Одоо ногдлаа шиг маягаар. Тийм, ногдлаа шиг маягаар. Гэхдээ тэр нь болохоор бас л хиний мөнгө, миний мөнгө байхгүй. За тэнгүүдээ энэ технологиудын яадаг гэхээр нөө сургалтаараа өгдөг. Бүр ингээд нарийн заагаад өгнө. За тэнгүүдээ нөгөө хүмүүс маань 5,000 төгрөг 7 хоног болгон авчирч өгөөд байсан чинь за ингээд болох юм байна штэ гингүүтээ ингээд нэмэгдүүлэх үгээ дахиад хурлаа хийнэ. За. Тэг бүгдөө шийднэ. Ерөөсө ганц хүн тэгнэ гэд ингээд шийднэ гэсэн юм байхгүй. За тэгээд нөгөө хүмүүс маань яасан бэ гэхээр 10,000 болохгүй гэж хуралдаад тэгсэн нөгөө хүн болох юм байна. За тгий гэд. За ингээд 10,000 олгоод. Тэгээд дараа нь ахаад нөгөө ингээд нэг жилийн дараа ч юм уу тий ингээд хийгээд энэ бол ингээд юу гэхээр ингээд нөгөө
сэтгэл хөдлөсөн ийм зүйл одоо ингээд хөтөлбөр ч юм уу те ингээд гоё байхыг биш тогтмол ингээд нөгөө нэг үйл явц дундаа хийж сурахыг бид нар одоо сурмаар байгаа. Өөрөөр хэлбэл бид нар ингээд нөгөө тогтмол ингээд амьдарч байхдаа л хоримтлаа хийгээд сурна гэсэн үг. Тэгээд хэдэн жилийн дараа гэхэд чинь ахиад нөгөө 10,000 төгрөг хоримтлуулаад сурцсан байна шүү дээ. Тийм байна. За тэр хугацаанд яасан бэ гэхээр хүмүүс ингээд нөгөө юуг туршлагаа болчихсон. Би кола уухаа болцсон. За. Орой олгоо ингээд авдаг байсан чихэр, жимс те. Зарим нь бүр тамхинаас хүртэл ингээд татгалцсан. Зарим нь ингээд нөгөө арх худалдаж авах мөнгөө тэр чинь өөрхийн санхүүгийн бүртгэл дээр зан штэ те. Арх худалдаж авах мөнгөө ингээд хоримтлалтай. Тийм нөгөө муу зорчлуудаас ингээд татгалцсан жишээнүүд ч бас байна. Хоримтлалтай ингээд. Тэгээд тэр хоримтлалын мөнгөө ингээд зээлж аваад юу хийсэн бэ гэд ингээд асуухаар зарим нь ингээд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг 4 жил бүлгийнхаа хоримтлалаар төлөөд дуусгасан хүн ч байна. За. Тэгээд одоо ингээд 7 хоног болгоно хэдэн төгрөг авчраад ингээд хийгээд байгаа нь цаанаа яах вэ гэхээр маш учиртай гэсэн үг ахна шүү дээ тийм. За байшин барихтаа хөрөнгө оруулсан хүмүүс ч байна. За. За гих мэтчлэн яах вэ гэхээр үр дүнтэй зүйлд ингээд нөө зарцуулдаг. Тэгэд ерөнхийдөө 19 оноос хойш нэг ковидын он жилүүд эхэлсэн шүү дээ. За тэгээд ковидын он жилүүд эхлэхэд яасан бэ гэхээр бид нар хоримтлаа хийсээр л байсан. Хэцүү байсан. Тэгтээ хийсэн. Тэгтээ бид нар ковидын он жилийн ингээд нэг санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг бүлгийн хоримтлаараа давж гарсан. Мөн яг уу гэхээр ковидын үед чинь нөгөө ингээд гарч болохгүй, орлогогүй болцсон ийм хүмүүс байсан шүү дээ тийм. Тэгээ нийгмийн сан гэд мөнгө цуглуулдаг. Нэг 7 ногтой нэг 2,000 төгрөг ч юм уу. За тэнгүүд тэр нийгмийн сангаар тэр нүүрсгүй байгаа айлд нүүрс авч өгөх тийм. Ингээд хэцүү нөхцөл байдалд байгаа айлуудад одоо гурилгүй байгаа айлуудад гурил авч өгөх. Гэхдээ бүлгийнхаа гишүүдтэй. Тийм. Тэгээд ийм зүйлүүдийг бид нар бас хийж исэн. Тэгэхээр юусе энэ бол яг гэхээр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд би ингээл нэг 2,000 төгрөг барьчаал за би ингээд сайн үсээ хий гэж явах хэцүү шүү дээ тийм. Гэтэл яг гэхээр 7 хоног болгоно нэг 2,000 төгрөг авчирч өгж жагаад тэрүүгээр яг гэхээр сайн үсээ аян боломжтой. Олонний хүч оломгүй даа гэж тийм ээ. Яг үнэ. Энэ зүйлийг ингээд нэг нутагшуулчих юмсан тийм хүмүүсээ ингээд нөгөө орон нутгуудын хүмүүсийг ингээд нөгөө бие биендээ тустай дэмтэй тий ингэж амьдарч агаад хамтраад ингээд бизнес хийх үндэс суурийг тавьчих юмсан гэдэг ийм зорилготойгоор энэ бүлгийн үйл ажиллагааг хийгээд явдаг. Зөв. Одоо ингэдэг штэ бид нар ингээд банк юун дээр ингээд салингаасаа ч юм уу сар болгоо ингээд хэдэн төгрөг татуулнаа гэдэг ийм автомат тохиргоо юун дээр ингээд хүсэлтээ өгчдөг. За энээс яг ямар ялгаатай юм? За ингээд би ингээд сар болгон ингээд тэдний хөрөг таталнаа гэд ингээд тэнгүүд яг уу гэхээр миний ингээд орлого орж ирэхээр шууд татаад авчих штеп. За тэрийг бол ингээд нөгөө сайн хадгаламж тэр бол муу биш сайн шүү. Тэгээд дээрээс нь нэмээд энэ бол хадгаламжтай болох эхлэл. Гэхдээ бүлгийн хувьд болохоор танаас ерөөсөө тийг татаж авахгүй. Та ухамсартайгаар тэр мөнгийг сарынхаа тогтмол орлого байна уу? Бизнесийн орлого байна уу? Тэ? Тэтгэр байна уу? Одоо юу гэдгийг тий? Тэр орлогоосоо та ингээд 7 хоног болгон өгөх мөнгөө хоримтлуулж авч үлдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл та ингээд ухамсартайгаар мөнгөө ингээд нөгөө нэг хэмнэнэ гэсэн үг. За одоо энэ мөнгийг би ингээд байлгаж агаад авчиж өгөхгүй бол тий? Зээлээд авчиж өгч болохгүй шүү дээ. Тэгэхээр байлгаж агаад ингээд нөгөө хадгалж агаад 7 хоног болгоно цовруулж өгнө гэсэн. За энэ ингээд байгаагийн цаатлын шалтгаан нь болохоор нөгөө санхүүгийн сахилга хот гэдэг юм аа суулгах гэдэг. Тэгээд ингээд 7 хоног болгоно та мөнгө хөрөмтлүүлээд ингээд сурчих юм бол ингээд одоо ингээд ерөнхийдөө бол ингээд зуршил болдог. Тэгээд 7 хоног болгон мөнгө хоримтлуулъя гэсэн ийм одоо 7 хоног болгон ингээ мөнгө хоримтлуулахгүй бол ямар нэгэн зүйл ингээд хийгээг үлдсэн юм шиг ингээ санагддаг байна гэсэн үг. Тийм. Одоо тэгээд ингээд нөгөө хамгийн бүлгийнхээ гишүүдийн хурлаар ингээд ярьж хагаад хамгийн бага одоо нийлүүлэх үний одоо төгрөгнийхээ хэмжээг тогтдог гэж байгаа шүү дээ. За ер нь бол яг одоогийн нөхцөл байдалд хамгийн бага нь хэдэн төгрөгөөр нийлж байна?
ерөөд одоо бол яг гэхээр 5,000-аар хамгийн бага. Өмнө нь бол 3,000, 2,000, 1,000 гээд янз бүр идэг гэсэн. Одоо бол ер нь 5,000. Одоо л 5,000. Тэгэнгүүт нэг ийм асуулт бас гарч ирж байна л да. Одоо ингээд хүмүүс ч ихэнхээр 5,000 төгрөг гээд ингээд цуглуулахаар хэдийдээ ингээд яагаад энэ чи бас нэг арай бага уу гэдэг нэг хүмүүс бас ийм чамлалтай юм шиг бас санагдчих магадгүй л дээ. Энэ дээр нэг бас яг тэр нарийн өвчийн гаргалгаагийн тайлбарыг хэлвэл. Тэгэхээр яг үгээр бүлгийн гишүүд маань яг хэдэн төгрөг анханасаа цуглуулах вэ гэдгээ шийднэ гэсэн. Гэхдээ ихэр биш. Яг тэгвэл бид нар нэгдүгürt хамтарч ажил сурах гэж байгаа. Хоёрдугаарт нөгөө санхүүгийн сахилга баттай болох гэж байгаа. Тэгээ хүмүүстэй нийцэд сурах гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө туслыг хураавал далай, дуусныг хураавал эрдэм гэдэг те. Тэгэхээр ингээд баг-багаар ингээд хуримтлуулад явах нь илүү нөгөө нэг ингээд маш их мөнгө хийснээс илүү үр дүнтэй хоёрдугаарт нөгөө эрсдэл багтаа гэсэн. Тийм байна. Дээрэс нь нэмээд ингээд цуглуулад ингээд зарим бүлгүүд ялгаар яах вэ гэхээр хугацааны эцэстээ цикл дуусахаараа ингээд мөнгөө тараагаад авч болно. Зарим бүлгүүд ингээд хамтдаа бие биендээ итгэцэн учраас те олон жил болцсон учраас ингээд хоримтлуулаад яваад байдаг. Тэгээд нэг бүлгийн жишээ хэлэхэд бол дансандаа ингээд 100 сая төгрөгтэй. Тэгээд чинь би нөгөө татвар төлсний дараах мөнгөө цуглуулж байгаа гэж хэлээд байгаа нь манайд нөгөө бүлгийн одоо юм систем ингээд тийм ингээд хуульчлаг байдаг. Бусад өөр улсуудад бол ингээд нэг бүлгэрээ бид нар мөнгө цуглуулж ингээд болдог юм хуульчлалтай байна. Тэгэхээр цэвэр итгэлцэл дээр үндэслэж байгаа. Тэгээд дээрэс нь нэмээд маш нөгөө шудраг байхыг шаарддаг. Тэгээд бид нар одоо ингээд нэг шудраг байхад ингээд дуртай. Тэгээд өөрөө шудраг байх хэрэгтэй гэдгийг одоо ойлгох цаг ингээ болсон гэж боддог. Тэгээ ерөөдөө ингээд хэдхэн төгрөг аваад ингээд нөгөө цутаах тий энэ баг ийм эрсдэл баг гардггүй. Хоёрдугаар гэх юм бол яг үгээр манай нэг бүлэг ингээд нөгөө зарим нь мөнгө авсан, хугацааны явц зарим нь мөнгө авсан, зарим нь гэхдээ нөгөө бүлэгтэй байж л байна. Тэгээ тэрийг ингээ бүлгийнхаа хурлаар бас шийднэ. За тэнгуүтээ одоо яаж байгаа вэхээр 100 сая төгрөгтэй болцсон бүлгүүд ч бас байна. Тэгээд нийлээд ингээд бизнес хийж байгаа бүлгүүд ч бас байна. Яг тийм байна. Жишээ нь одоо юу гэдгийг одоо нэг 5,000 төгрөгөөр би ингээд 7 хоног ганцаараа хөрвүүлүүлэхэд ийм үр дүнд хизээч хүрэхгүй шүү дээ. Ер нь тийм ээ. Тэгэхээр нөгөө олонний хүч оломгүй далаа. За нөгөө нэг ганцаараа нөгөө эвч шалгаа бууг барьна. Ганц мод галуулдаг. Яг ингээд яг л энэ манай Монгол зүүр өгүүдийн л яг жишээ юунууд яваад байна л дээ тий. Тэг хамгийн гол нь бид ингээд нөгөө дэлхийн зах зээл дээр өрсөлдөх хэмжээний бизнесүүдийг бий болгохын тулд ер нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нар чинь нийт эдийн засгийн одоо яг 80%-ийг авч явдаг байхгүй. Тэгээ ингийн тулд нөгөө ингээд тоног төхөөрөмж байхгүй эсвэл эрхлэлтийн хөрөнгө байхгүй ч гэдэг юм иймэрхүү асуудлууд гараад байгаа шүү дээ. Тэгвэл хамтаараа одоо хошоо болоод эсвэл хамтарч те бизнес хийх энэ үндэс суурийг л яг уу гэхээр энд олж авдаг хүмүүс. Нөгөө израильчууд чинь одоо цэрэгт ингээд багаараа баг болж ажиллаа те ингээд баг болж ажиллаж сурдгаа гэдэг шүү дээ те. Ямар нэгэн зүйл биднийг баг болгож ажиллаж сургах хэрэгтэй. Тэгээ энэний ингээд нөгөө нэг энэ үндэс суур ерөнхийдөө ингээд баг болж яаж хамтарч ажиллах юм бид нар яаж ингээд тарсан бутарсан байдалтай байхгүй юм гэдгийг нэг арга гаргалгаа нэг аргачлал нь бол бүлэг баг. Одоо ингээд энэ ингээд бүлэг юуг ингээд сонсоход маш их сонирхолтой санагдаж байна л да. Тэгээ би ч гэсэн ингээд ийм бүлэгт ороод ийм юмд ингээд оролцоод явмаар бүр ингээд санагдаж байна. За тэгтэл одоо би энд ингээд оролцмоор байна. За битэрийн яриаг сонссон хүн тэнд ингээд одоо бүгд ингээд нэрээ эн чинь зүгээр юм байна гэдэг ийм сэтэл төрөөд тэгээ одоо хүнд яаж хандаж яаж ингээд нэгтгэгдэх вэ? Ерөнхийдөө бол одоо ингээд бүлэг болох ингээд нөгөө хүсэлтэй байгуулгаараа юм уу эсвэл ингээд хүмүүс гаргадаг. Дээрэс нь ингээд нөгөө бүлэгт явж байгаад ингээд үр шимээ ингээд амсцсан хүмүүс яадаг гэхээр одоо ингээд ойр дотныхоо найз нөхдөд цуглуулж байгаа юм уу ингээд бүлэг болдог. За тэгэхээр ерөнхийдөө ингээд нөгөө хаана яаж хандах вэ гэхээр би ингээд бүлэг болох гэж байгаа хүмүүсийг бүртгэж аваад тэгээд ингээд цуглуулдаг. Тэгээд цуглуулад нөгөө сургалтаа хийгээд тэнгүүд нөгөө хүмүүс чинь
За сургалтын дараа би бүлэгт оръё, би бүлэгт орохгүй гэдэг шийдвэрээ гаргана. Ерөнхийдөө бол нэг 98% нь орно гэсэн шийдвэр гаргадаг. Тий. Тэгээд тэр хүмүүсээ ингээд цоглуулж агаад сургалтаа өгөөд ингээд бүлэг болгодог. Тэгээд эхний сургалтуудаа суугаад тэгээд тэр хүмүүс яг за би бүлэг болъё болохгүй гэдэг шийдвэрээ гаргадаг гэсэн үг. Зөв. За хэрвээ ингээд бүлэгт ормоор ингээд байгаа болвол манай нөгөө юу руу хандаж болно? Сод боломж төрийн бас байгууллага гэдэг юу пэйж хуудас руу хандаж болно тийм. За хоёулангийн энэ өнөөдрийн яриад одоо үнэхээр сонирхолтой яриа боллоо. Тэгээд маш их том үндсэндээ хэдэн өдрийн энэ сургалтын юмыг хоёулаа ингээд нэг хэдхэн минутанд багтаад базаж ярих гэж бас нэлээд оролдлоо. Гэхдээ ерөнхий айгүй чухал мэдээллүүдээ өгчлөө гэж ойлгож байна шүү дээ, тийм ээ. За тэгээд өнөөдрийн миний урилгыг хүлээж авсан Тододоо маш их баярлалаа. Цаашдынх нь ажилд амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд ажилд нь амжилт хүсье. Хүмүүст хэлгээд үзэж байгаа хүмүүст хэлгээд нэг дээрээ ерөнхийдөө хамтарч ажиллаж сураарай гэд уриалж байна. Баярлалаа. За баярлалаа. За